Их номын өргөөнд ер бусын мөрөөдөл зүрхэндээ тээсэн олон залуус байдаг. Их ирээдүйнхээ талаар бардам мадлаа багсаг мэдээлэлтэйгээр энэ өргөөний босхийг давдаг. Энд бүх юмны эхлэл бий. Энд эрдэм мэдлэг хууч нарааж гэлээ. Шинэлэг маргаа шөөд хөдлөх агуу том хүслүүд бий. Энд бүх юм бий. Энднэр хүмүүст бол зайлшгүй урлаг хэрэгтэй. Хөгжим хэрэгтэй. Бие болдор хэрэгтэй. Ер нь эд баялаг өмч хөрөнгөөс илүү бол хүний мэдлэгийн асуудал байдаг. Хүний одоо их юмыг бүтээж чаддаг, бодож чаддаг хүнийг бэлдэх гэдэг бол хамгийн хүнд. Өмч хөрөнгө бий болохоос илүү хүнд асуудал байдаг. Инженерчлэл бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй хөгжиж байгаа орнууд ч гэсэн инженер бол маш хомсдолтой байгаа. Ман нуугсан энэ жигтэй саарал хотод сүрлэг сайхан их сургуулийнхаа танхим дотор ер бусын мөрөөдөл зүрхэндээ тээсэн монгол залуус сууж байхаа гэж бодох сайхан байна. Тэгээ инженерийн салбар үүснэ, хөгжнө гэдэг бол шинэ аж үйлдвэрүүд бол гарч ирдэг. Шинэ бизнесүүд гарч ирдэг. Энэ утгаараа Монголд бол инженерийн салбар бол дутагдaltaй байгаа. За Монголд бол ихээхэн томоохон бүтээн байгуулалтууд бол одоо эх 5-10 жилд бол явагдана. Инженерийн одоо хэдэн 10,000 инженерүүд бол дутагдaltaй байгаа. Зөвхөн Монголд төдийгүй гадаад ч гэсэн бид нар бэлдэх шаардлагатай байгаа. Энэ л мөрөөдөл дүүрэн залуусыг гэрэл гэгээ тийш хөдөлж сэтгэл дотроо нандинан байдаг агуу маргааш руу хөдлөхөд өөрийн даруухан үргээ гүйцэтгэсээр байгаа нэгэн эрхэм хүнтэй тэр хэмбэ нэвтрүүлэг үзэгч таныг уулзуулж байна. Өчигдрийн дутууг өнөөдөр дүүргэж маргааш руу илгээж байдаг тэр хүн хэмбэ? Сайн хүн гэдэг бол яг миний бодлоор бол илүү үнний талыг, итгэлийн талыг одоо илүү барьж байгаа хүнийг л сайн хүн гэж бол ойлгоно. За аль болох одоо үнний талаас хазайсан одоо ямар нэг итгэл, хүсэл, мөрөөдөл гэдэг бол одоо өөртөө болон бусдад одоо амлах асуудал байгаа юм л да. Чимдийн ган зэрэг тэр үнэн мэдлэг бүтээлж оюун ухаантай, оройтой шинэ Монгол сургуулийн захирал. Баянгор одоо аймгийн тэр нутгийн одоо хүүхэд байгаамаа. Тэгээ Монгол Улсын их сургуулийг хиймж мэргэжилтэд төгснөөс хойш одоо өнөө хүртэл бас 30 гаруй жил хийм, тэгээд физик шинжилгээ ухаан, за инженер, тэгээд био нано технологийн чиглэлд бас судалгаа, сургалтын үйл ажиллагаа, за Монгол Улсын одоо аж үйлдвэрийн салбарт бас хувь нэмэр оруулах үүднээс энэ салбарт бол ажиллаж бас тус болох үүднээс одоо олон зүйлийг хийж байна л да. Химийн болон техникийн ухааны доктор ган зэрэг Баянхонгор аймгийн Жаргалант сумын түүхэн домогтой Байдаргийн голын дэргэд өсөн торинсон. Өнөөдрийн Улаанбаатарын оршин суугч. Баянгор аймгийн тэр Байдаргийн гол дагсан олон алдартай хүмүүс бол Монголын одоо олон нийтийн телевиз, радиогоор одоо нэвтрүүлэгч хийжсэн одоо тэр нутгаас халахтгүй аялахтай учраас их олон тийм сонголтууд жил болгон явдаг байсан л да хөөхд байхад. Түүний аав чимэд монгол хэл бич хэм багш. Ер нь 70-аад оны үеийн одоо эцэг эхчүүд бол аль болох одоо спортоор хичээлүүлэх, спортын амжилт гаргах талд бол нэлээ их одоо хүүхдүүдэд шахдаг. За энэ талын их дэмждэг байсан л да. За энэ ч утгаараа ер нь спорт бол бас хүнийг сайхан өвдөгш, хүмүүжлтэй, юмд бас их зоримог шийдэмгий, итгэлтэй, их барьцтай болгодог. Харин ээж нь худалдааны байгууллагт насаараа ажилласан гэдэг.
Урлагаас тэс ондоо дэндүү өөр орчинд өссөн ч гэлээ. Ээжи аав нь ганц зөргийг урлагт хайртай, урлагт ойрхон болгож өсгсөн гэдэг. Бас манай ээж аав болохоор хүүхдүүдээ бас урлагийн мэдрэмжтэй болох талаар аль болох одоо хичээлүүлдэг. За би өөрөө нэг урлагийн одоо гоцаагаас биш хэдийж тэр үед одоо манай сумын хоёр алдартай одоо хөгжмийн зохиолч байдаг. Баянгар аймгийн Өлзий сумын тэр Бэрийн хөндийгээс гаралтай одоо хөгжмийн зохиолч Гончиг сумлаага Бэрвагаа гэдэг одоо тэд нэр одоо бас сум орон нутгаа тэр үед дэмжих үүднээс манай сургуульд одоо үлээр хөгжмийн одоо ком хөгжмийг бол явуулж ирсэн. Тэгээ тэр үед 10 дугаар анги төгслөө үлээж ирсэн л да. Одоо өнөөгийн өндөрлөгөөс харахад одоо миний хичээл сурлагад бол нөлөөлдөг. Харин ч их дэмждэг, цагаа зөв хуваарлдаг, ашигладаг ийм бол байсан. Химийн инженер, байгалийн ухааны чиглэлээр мэдлэг олж авсан тэрээр инженерийн мэрэгжилтэй урлаг холбоотой шүү гэж ярьж байсан юм. Одоо би химийн инженер одоо мэрэгжлийг эзэмшихэд гол нөлөөсөн зүйл бол одоо 6 дугаар ангиас эхлээд одоо 7 дугаар ангид орох жилээ залуу техникчны ордноос одоо содон балжир зогтой эргээд багш нар ирж нисэх цагаар одоо хэрхэн яаж хийхийг одоо манай сумын хүүхдүүдэд бол зааж өгч байсан. За тэгээд тэрнээс хойш одоо аймаг, хот, Улаанбаатар улсын одоо аврах шалгаруулах тэр үе анхны одоо пианор сурагчдын анх дугаар одоо техник спорт сертификатад одоо хөөхт байхдаа ирж оролцож байсан л доо. Тэгээд тэрнээс хойш нисэх загварын спортыг одоо өнөө хүртэл одоо 35 жил гаруй одоо энэ спортоор хичээлж одоо их олон амжилтыг бол гаргасан. Тэгээд энэ одоо нисэх загварын спорт болохоор өөрөө техникийн спорт байдаг. Голцоо гараараа, мотор, төмрөөр одоо нисэх онгоц янз бүрийн загвар зохион бүтээх. Тэгээд энэ бол намайг илүү одоо энэ инженерийн чиглэлээр ер нь инженерийн сургууль байгуулахад хүргэсэн хамгийн чухал одоо гол хөшүүрэг гэж үзэж яадаг. Тэгээд энэ бол хүүхэд байхын л одоо мөрөөдөл сэтгэл бол одоо хадгалагдаж явсаар байхаар одоо энэ шинэ Монгол технологийн дээд сургууль гэдгийг байгуулж сэтгэл зүрхээр одоо уяатай ажилладаг. Хүүхэд залуус шуугсан энэ их өргөөний тулгын чулууг тавилдсан энэ хүний дотор юу байгааг, энэ хүн хэмбэ гэдэг гэмгүй шунал дотор үзэгч та бид хамт байна. Тэгээ манай одоо ээж аавын хамгийн гол цагтаг юм болохоор ер нь одоо их мэдлэгтэй байх хэрэгтэй, өөрийгөө их боловсруулах хэрэгтэй. Заавал одоо их өндөр албан тушаал хашихтаа бол гол нь биш. Ер нь их одоо бие зүй авч явж тэгээ одоо их сайн ажиллаж хүмүүсийн одоо итгэлийг хамгийн гол нь дааж одоо ажиллаж амьдрал сурах хэрэгтэй гэдэг талаас биднийг бол одоо их сахиж хүмүүжүүлж бас өнөө хүртэл одоо тэр нь хэвээрэл бол байдаг. Хүнийг хүн болгож, эрдэм боловсралтай мундаг инженерийг эх оронд нь хүлээлгэж өгнө гэдэг том хариуцлага. Бас том даалгавар. Үүрэг хүлээсэн цэрэг харуулын байраа орхилгүй, нүд цавчилгүй хэлийн манаанд зогсдогтой адил ган зэрэг эрдэм мэдлэгийн манаанд үүргийг гүйцэтгэж байна. Шин мэдлэгтэй залуу үеийг гаргаж ирдэг одоо гол үйлдвэрлэгч нь бол их сургууль байдаг. Тийм учраас одоо өндөр хөгжсөн орнуудыг аваад үзэхэд тэдгээрийн одоо хөгжлийн амин сүнс нь бол их сургуулиуд байдаг л да. Тэгээ их сургуулийг хөгжүүлж чадсан улс бол өнгөтэй, гэгээлэг хүмүүс нь одоо сайн хүмүүсийг илүү одоо нийгэмд бол бий болгодог. За монголчууд түүхийнхаа туршид энэ талд онцгой анхаарч явсан. Одоо Монголын одоо хүннүү тэгээд одоо их Монголын одоо манай хаад одоо Монголын одоо энэ түүхэнд гаргаж ирсэн одоо энэ их бүтээн байгуулалтын их амжилтууд бол дандаа л Монгол хүмүүс бол их мэдлэгтэй хүмүүсийг бий болгож ирсэн. За мөн одоо тийм маш чухал томоохон менежментүүдийг хийж ирсэн. Зөвхөн одоо Монголд дэлхийн бусад орнуудад хөгжүүлэхэд зарим үндэстэн бий болоход монголчууд оруулсан хувь нэмэр бол.
Ирээдүйн зорилгоо тодорхойлчихсан тэр үеэс хүн өөрийгөө олдог юм болов? Хүн хизээ би гэдэг тэр хүнийг олдог юм болов? Харин олон 10 залуусыг ирээдүй тийш нь хөдөлж яваа энэ хүний дотор хүн болох ухааны талаар ямар бодол байдаг бол? Хүнийг хүн болгож яваа энэ хүн чухам хэн бэ? Тэр нь хүн өөрийгөө мэдрэх асуудал, хүн өөрийгөө одоогийн олох гэдэг асуудал бол ер нь их багаас бий болдог гэж боддог. Ер нь одоо бага ангид байх үе, ер нь одоо ингээд өөрийнхөө ер нь бага насыг ингээд дурсахад тэр үед одоо догтсон, олж авсан, за энэ хүн шиг одоо болъё гэсэн бүх мөрөөдөл бол одоо хүний оюутан одоо залуу нас, эдэр нас одоо 40-тай хүрсэн ч гэсэн энэ мэдрэгдэл тэр бол явж яадаг л да. Тэгэхээр хүүхдүүдэд юу хэлэх вэ гэхээр хүүхэд байхдаа их одоо юмд их одоо сэргийг ялангуяа одоо их алдартай гоё сайхан хүний бичсэн номуудыг бол одоо уншиж одоо нэг үе бол монгол хэл дээр их олон сайхан номууд орчуулагдаж гарч байна. Тэгээ олон хүнтэй уулзаж өөрийнхөө одоо бодол эрмэлзэл мөрөөдлийг бол одоо чөлөөтэй илэрхийлж тэгж явж яаж хүүхэд бол их ирээдүг бол нээдэг л дээ. Ер нь хүн өөрийгөө олохгүй байна гэдэг бол нэг талаар бол одоо бодохгүй байна гэсэн үг. Тийм учраас бодож юмыг бас одоо сайн мөрөөдөж, мөрөөдөлтөд хүрэхийн тулд бас тодорхой тэмүүлэлтэй, тодорхой одоо алхмуудыг үе шат дараалтаагаар одоо хийж явж ажил хүн бол амжилтанд бол хүрдэг. Ган зэрэг өөрийн ажлын туршлага, мэдлэг боловсролд тулгуурлан Монголд анхны гэгдэх өндөр технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулсан хүн. Тэр улс орныг түүчээлэн авч явах, технологийн салбарт олон улсын төвшөнд өрсөлдөх чадвартай инженеруудыг бэлтгэхийн төлөөх том зорилготой хүн. Одоо инженерлик сэтгэлгээ хөгжүүлэх үүднээс тэдний одоо зохион бүтээх техник сэтгэлгээ хөгжүүлэх үүднээс бол техник технологийн дугуйлан секцүүдийг бол манай сургууль дээр олноор бол явуулж байгаа. Жишээр одоо авто загварын, усан загварын, нисэх загварын одоо буужин загварын тэгээ роботын гэх мэт. Энэ бол одоо ялангуяа бага дунд ангийн хүүхдүүд одоо маш одоо мөрөөдөл, хүсэл эрмэлзлийг бол төрүүлж яадаг. За энд нэгэнт одоо дурлаад энийг одоо хийгээд гараараа хийгээд мөн одоо оюун ухаанаараа энийг бол хийгээ сурцсан хүүхдүүд бол ерөөсөө инженерийг бол зарим нь инженерийн мэргэжлийг бол шууд шийтсэн байдаг. Тэр бол сурган хүмүүжүүлэгч. Тэр бол доктор багш. Харин ирээдүй гэдэг бол маргааш, ирээдүй гэдэг бол өнөөдөр, ирээдүй гэдэг бол өчигдөр гэдэг зүйлийн талаар тэр юу боддог бол? Бас миний нэг залуучуудад хэлж, оюутнуудад хэлж авдаг юм бол хүн өөрийгөө одоо ойлгож, өөрийгөө дүгнэж, өөрийгөө бодож явж байгаа хүнээс бол сайхан шин чанарууд бол гарч идэг. Тэр нь өөр хүнд бол мэдэгдчихэд энийг л би одоо хүн чанартай хүн гэж бол хүмүүс бол ярьдаг. Одоо өөрийгөө одоо дүгнэж, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс бол тэр нь энэ бол харагддаг л дээ. Тэг бүх юм одоо цаанаасаа ч юм шиг, хийсвэр ч юм шиг хийгдэт байгаа харагддаг. Тийм учраас одоо өөрийгөө үнэлэх тэр одоо тогтолцоог л бас Монголд дэлгэрүүлэх, энийг бол залуучуудаа ойлгуулах. Тэр нь одоо бас насан турш хүмүүс ч гэсэн бодож явах нэг оюутнуудаа аль болох оюутнуудын одоо хүсэл эрмэлзэл дээр суурилсан оюутан төвтэй сургалтыг бол менежментийг бол манайх бол хэрэгжүүлж байгаа. Тэрнээс бол одоо зөвхөн багшийн зөвхөн одоо тодорхой захирлуудын одоо удирдлагаар бол тэр бол бүх асуудлыг бол шийддэг, оюутнуудынхаа саналыг ялангуяа залуу багш нарынхаа саналыг бол одоо яг мэдэрч иж менежментийн үйл ажиллагааг бол явуулж байгаараа манай сургуулийн бас нэг даваа тал байгаа. Тэгээд шинэ сургууль учраас шинэ менежментийг хэрэгжүүлэхэд бол уян тэгээд хурдтай бас их даваа тал бол ажиглаж байна л да. Хинчүүл тааварлах маргааш руу бид өчигдрийн түүхтэй амьдардаг гэдгийг үгүйсгэх болов уу, зөвтгөх болов уу? Эсвэл өчигдрийн түүх уламжлал Монгол ёс
Энэ бүхний талаар ирээдүйг бүтээгч, ирээдүйн иргэдийн сурган хүмүүжүүлэгчийн хувьд юу бодож явдаг болов? Ер нь хүний хүүхдийн одоо суур хүмүүжил боловсрол бол гэр бүлээс бол ихтэй. Тэм учраас зөвхөн би одоо багш хүний хувьд хэлэхэд бол эцэг эхчүүд бол хүүхдтэйгээ маш сайн ярилцдаг. Тэдгэрийг ойлгодог. Бүр одоо 2-3 настайгаас нь эхлээд тэдгэрийн хүмүүжилд анхаардаг байх бол шаардлагатай. Тэдгэрийг бол нэлээд эрдэмжүүлэх одоо иргэн болж одоо төлөвшүүлэхэд бол их сургуулиудын үүрэг орой бол асар их. За ер нь улс орны хөгжлийн нүүр царай төрөх бол хүүхдүүдээс харагдаж байдаг. Маргаашийн тэнүү нар өөд бид тэмүүлэн амьдарсаар л байна. Хөшигний цаана байгаа ирээдүйг ямар байх талаар төсөөлөн урагшилсаар байна. Бодох зүйл биш, хийх цаг ирсэн гэдгийг цаг хугацаа харуулж байна. Монголын ирээдүйн их бүтээн байгуулалт энэ инженерийн сургуулийн мянган чадварлаг инженерийн гараар бүтэх болтугай хэмээн гэгэн өрөөлөөр энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. Монгол улсын хөгжил мандан бадраг.